Улсын ерхий прокурорын газрын ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлцээс эрүү шүүлт тулгах гэмт хэрэгээс үржлэн сэргийлэх зорилгоор олон улсын гэрээ конвенц баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж холбогдох арга хэмжээг авчээ. За Монгол Улсын үндсэн бол олон улсын гэрээ конвенц нэгдсэн үндэсний байгууллагын батлан гаргасан баримт бичгүүд зааснаар хүн бүр аливаа хэлбэрийн эрүү шүүлт тулгах болон хүнлэг ус харьцаанаас ангид байх хэрэгтэй. Энэхүү эрхийг хорих ял шийтгүүлсэн болон цагдаа өргөцсөн, баримтлагдсан саатуулгдсан этгээдүүд мөн адил баталгаатай хэлэх ёстой. Ял идлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр эрүүдэн шүүх, хүнлэг ус харьцаанаас ангид байх олон улсын гэрээ конвенцийн хэрэгжлээс гадна, шалгалт судалгаас гадна эдгээр хууль тогтоомжид заасны дагуу хоригдсон этгээдтэй өдөр тутамдаа харьцаж ажиллаж байгаа албан тушаалтнуудад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох энэхүү сургалтыг бол жил бүр зохион байгуулж ирсэн. 2024 оны хувьд бид бүхэн ял идлүүлэх ажиллагаанд хүүхэд, эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын гэрээ конвенцаас эрхийг хэрэгжилт ямар түвшинд явагдаж байгаа талаар мөн хоригдлын түр удаа хугацааны уулзалт захирлын хэмжээр харилцах тэдний утсаар ярих эрх ямар түвшинд явж байгаа талаар нэгдсэн удирдамжаар улсын хэмжээнд бол шалгасан. Энэ шалгалтын хүрээнд холбогд гаргамж авч хэрэгжүүлснээр хорихын ангид хөгжлийн бэрхшээлтэй иргэний бие даан оролцох, үйл ажиллагаанд нь оролцох энэ орчин нөхцөл нь бол бүрдээд байна. Мөн дээрээс нь албаагчдын тохионы хэлний сургалтанд хамруулж мэрэгшүүлж эдгээр хэлээрээний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрт холбогдох эрх болон ял идлүүлэх ажиллагаанд оролцох энэ ажиллагаанд эрхээ хэлэх боломжийг бол бүрдүүлсэн байна. Мөн эргэлт уулзалтаар ирсэн гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах зорилгоор төр болон удаан хугацааны уулзалтын байр, өрөөний ахуйн нөхцөлийг сайжруулах, удаан хугацааны уулзалтын байранд хүүхэд тоглох талбай өрөөг шинжилэн тогтжуулжээ. Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд хорих ял идэлж байгаа болон өсвөр насны хүмүүжигчдийн уцаар ярих эрхэд хуульд заагаагүй хязгаарлалт тогтоосон шийдвэрүүдийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг нь сэргээж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангажээ. Прокурорын байгууллагаас хүний эрхэд сөргөөр нөлөөлсөн зөрчлүүдийг бууруулахын тулд дотоодын зарим хууль тогтоомжийг олон улсын гэрээ конвенцийн үзэл баримтлалтай нийцүүлэх саналыг хууль зүйн дотоод хэргийн сайтад хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангиуд хоригдлын эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах зорилгоор камерын хяналтаа сайжруулж алба хаагчдаа тогтмол сургалтанд хамруулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт хорих ял идэлж байгаа хүмүүжигчдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон талт ажил арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаанд телекамерын системээр тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Хоригдлын эрхийг хамгаалах чиглэлийн сургалтуудыг тогтмол бусад хууль хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулад ажиллаж байна. Мөн манай байгууллагын үйл ажиллагаанд прокурорын байгууллага болон хүний эрхийн байгууллагаас тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулыг олон нийтэд таниулан сурталчлах, хүн бүр түүний эрхийн мэдрэмж хандлагыг төлөвшүүлэх нь маш чухал. Тиймээс холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлж, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэхэд онцгойлон анхаарч байна. Прокурорын байгууллагаас эрүү шүүлтээс ангид байх эрх нэгдсэн арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 10-наас 2024 оны 11 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж, нэгж прокурорын газрууд эрүү шүүлт гэж юу болох, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг, сургалт, хэлэлцүүлэг зөвлөгөөнийг зохион байгууллаа. 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулагдсан дээрх үйл ажиллагаануудад шүүх цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төрийн байгууллагын ажилтан албан хаагчдыг оролцуулж, эрүүдэн шүүхтэй холбоотой аливаа үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт хэлэлцүүлэг өрнүүлсэн бол иргэд олон нийтэд зориулан эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн талаар, эрхээ хамгаалах болон зөрчигдсөн эрхээ сэргээхэд хаана хандах ёстой талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.